Бодол мэдээлэл тараах нь эрүүгийн гэмт хэрэг. Өнөөдрийн нийгмийн амьдралын алхам тутам бүрд цаг мөч болгонд бид рүү урсан ирж байгаа альва мэдээлэлд бид ямар ч шүүлтүргүй ханддаг. Ингэснээр бид магадгүй эрүүгийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдлийг алхам тутамдаа хүлээж өгнө гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл худал мэдээлэл тараах нь эрүүгийн гэмт хэрэг юм а. Увс аймгийн нийт иргэдийн 73% нь өнөөдөр сошиал орчноос авч буй мэдээлэлтэй ямар ч нэгтлэл, цензуур, шүүлтүргүй ханддаг байна. Миний болохоор нэг л өдөр би интернет орчинд маш олон хүний дайрлалт нүрсэн. Тийм яасан гэхээр миний өөрийн ман зургийг тавиад гэр бүл одоо хүмүүсээ гэдэг тийм тайлбартайгаар зургийг маань оруулсан байсан. Тэр байдлыг хараад яасан гэхээр цагдаагийн байгууллагад би хандсан. Тэр хин тэр мэдээллийг тараасан бэ гэдгийг нь бол эзэн холбогдогч нь олж тодруулсан. Тэгэхээр тэр маань хамгийн харамсалтай манай миний хамгийн хааштай хар багын маань найз зөөж таарсан. Тэр юуны үндснээр тийм мэдээлэл тарааваа гэхээр яг юу нэг ажил хэргийн хойд надад аяг хатаархаж явсан. Тэрнийхээ одоо хатаархлын журналын хөдөлгөөнөд мэдээлэл тараасан гэдэг юм хүлээн зөвшөөрсөн. Тэр нь бол цагдаагийн байгууллага шалгагдаад одоо үйл ажиллагаа хүлээсэн байна. Худал мэдээлэл тараасан этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 14-р зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан гэлт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан ба 451-ээс 1301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зоржиг эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхын тулд альва баримтаар бүрэн гүйцэд нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх нь зүйтэй юм. За худал мэдээлэл тараах гэмтэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 14-р зүйл заасан эрүүгийн хариуцлага хүлээлгдэг гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ностой хохирол учирдаг учраас иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж альва нотлогдоогүй баримтаар тогтоогдоогүй баримтыг бусдад түгээх цахим орчинд нийтлэгээс урьдчилан сэргийлээрэй. Цагийн иргэдийн төлөөлөлтөд хурлын дэргэдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Улс аймгийн прокурорын газар